үндэсний өв соёл, үнэт зүйлсийг эрхэмлэгч Mobicom төлөвлөж байна. Ер нь бол өөртөө бүх шансаар ашиглана да. Зорхихоо өмнө шаарлах толш. Нороо бат. За намайг Пүрүмнэмийн хан уул гэдэг 34 настай Улаанбаатар хотоос оролцож байгаа. Уул уурхайн компанид худалдааны төлөөлөгч байдаг. Ер нь бол дандаа ихэвчлэн урлагаас хол хөндөө ажил хийж явсан. Дуучин болох хүсэл мөрөөдөл бол бүр бага байхад байсан. Хүүхэд ахуй наснда хөдөө он хариулаад явж байхдаа ч дуулаад ингээл яг хээрийн тийм салхитай хамт ингээд дуулаад явах ч айгүй тийм гоё мэдрэмж байсан юм болов уу гэж одоо би бас боддتي. Манай ихч тэр урлагийн зам руу оруулахыг хүсээгүй. Урлаг тайз одоо маш хатуу гэдэг нь бол угаасаа ойлгомжтой. Чадж байгаа нэг нь явна, чадахгүй нэг нь ингээл чимээг болно те. Өөрөө тэрийг эртнээс мэдэрсэн юм болов уу тэгээд хэрэггүй гэж надад зөвлөж ирсэн юм болов уу гэж боддог шин. Хожим хон яг найз нөхөд уулзаал дуулж хурдаад явахдаа бол хэлдэг зөвлөдөг. Ол мэрэгжлээ буруу сонгоцсон юм шүү гээл. Гэтэ яг тэрнтэй би санал нэг байдаг ч гэсэн тэгээд нэгэнт ингээд сонгосон замыг би буцааж эргүүл цаг хугацааг эргүүлж чадахгүй бас цааш. Аюулчлаг монголчууд миний бас нэг хоёр дахь том боломж юм болов уу гэж боддог шин. Ямар дуулахаар царайтай юм бэ? Авьяастай юм бэ? Опер гэж болдог л. Оперын дуу. Үгүй байна. Тавш чиний. За. Сайн байна. Сайн байна уу? Пүрүмнэмийн хан уул. За, тайзан дээр гараад хэр сандарч байна? Жохо сандарч. Тэгээд сэтгэл их өндөр байна. За, бэлэн үү? Бэлэн. Амжилт. За баярлалаа. Хизээч тэд чамаас хайргуйч өдөхгүй хэний ч юмн нүдэмсэ харуулахгүй хэрийн сайхиг шиг омог бардам сэтгэлээр харин чиний өмнөөс өхөл рүү чи явна жаргадын төлөө нутган солихгүй зовлогэд готч суухгүй харийн төлөө сэтгэлээ нэгэж тусгаар Монголын төлөө аймаа өргөнө хизээ хайртай бүхнээ мустас өмгөөлөх хатан зөрөгтөр чүүд билээ уйн хөдөдөө андын үнэнч сэтгэлтэй өршөөлтэйчтэй үргэлж хүүхдэрээ үрдийн хайраа ганцхан түндэн зориулдаг өссөн нутагтан өргсөн тангарагтай жаргадын төлөө нутган солихгүй зовлогэд готч суухгүй харин төлөө сэтгэлэн нэгэж тусгаар Монголын төлөө аймаа өргөнө хизээч чамаас орвохгүй хэний аман мөхөхгүй
Хизээч чамаас сурахгүй Хинэж өмнө бүхэхгүй хайртай бүхнээ мустас зүмгөлөө хатан зоригтэй шүүд бидээ хайртай бүхнээ мустас зүмгөлөө хатан зоригтэй шүүд бидээ. За баярлалаа. Яагаад болчих юм болоогүй? Манай ихч бас урлагийн хүн байсан. Тэгээд урлаг руу оруулаг. Яагаад? Одоо асууг ивш ихч маань бурхамлцсан учраас асуух ямар ч боломжгүй. Тухайн үед яг гэр бүлээр ярилцаа тэгээд ах маань бас хөгжим тоглолдог, ихч маань бас хөгжим тоглолдог. Тэгээд ийм олон урлагт байж болохгүй гэдэг тэгээд. Тэгтээ бол танаа гэр бүлийнхэн болон эгч чинь бол дээрээс бол чамаар бахархаж л байгаа. Шоунд оролцсны гол учир зорилго нь юунд байсан байж гинэ? Хоёр дахь боломжоо би хайхыг хүссэн. Тэгээд энэ миний хоёр дахь боломж байж магадгүй гэж үзсэн. За баярлалаа. Үнэхээр чи өөрийнхөө сайхан дууллаа. Үнэхээр та бол өнөөдөр яг өөрийн гэсэн цаг хугацаагаа яг энэ тайзан дээр идэл чадлаа гэж би бодож байна. Баярлалаа. Энэ арсын гэж яадаг арцаад байдаг. Яахаар тэгдэ. Яахаар тэгдэ. Чиний бэлжсэн юм шүү. Тэг байна гэж тий. Тим мэдрэмж төрлөө тэгээд солиотой байлоо. Үнэхээр солиотой. Маш их баярлалаа. Одоо харин энэхүү ханиах уу гэдгийг цөмөр шийдэ. Чимгээ шүүгчээс эхлэе. Тэнцүүлэн. Баярлалаа. Ажлаасаа гард дууч бол тэнцлээ. Наад үсээ ургуул тэнцүүлээ. Баярлалаа. За миний хувьд бол өшөө гоё эрэл хийх хэрэгтэй. Өөрөөрөө байхыг би чамаас хүсэж байна. Тэнцсэн. Баярлалаа. Ямар гоё дуулдаг санагдав тийм. Natural. Амар энэ чинь тефасон шаардсан бол. Хан уул маань ёстой л хамаг ирчүүдийн цөсийг хөөргөж зүрхийг бүлэглүүлж өнөөдрийн од нь болж чадлаа. Үнэхээр гайхалтай байлаа.